бүх эргэтэн систем нь судастай буюу байшинтай зөвлөх турбаа явж байгаа гэсэн. За өөр ихэнх үед илэрдэг. Дандаа эргэтний гэмтэл үүссэн шинж тэмдгүүд илэрдэг эхэлдэг. Тархин дээр явагдвал бид нар харуулт гэж нэрдэг. Зүрхэн дээр явагдвал шигдээс гэдэг. Асваралтаа харах юм бол эргэтэн үнээс их 45-аас дээш болоод бүр залуучдсан байна. Подкастын шинэ дугаар танд хүрэх гэж байна. Өнөөдөр бэлэн тэмдэглэлийн ангиографийн төсөөлөгч эрдэмтлэг гэмш баяр та бүхэнтэй бүтэн зүрхний талаар ярилцах болно. Ангиографийн эмчилгээ гэж байна. Энийг таны гингээр томьёрхоо хэлбэл. Ангио гэдэг нь болохоор судас гэсэн утгатай үг. Граф гэдэг нь одоо дүрслэх гэсэн үг. Тэгэхээр судасыг дүрсэлж харж байгаа гэсэн үг. Тэгэхээр хүний бие бол ерөөсөө бүх эргэтэн систем нь судастай буюу одоо байшинтай зөвлөх юм бол турбаа явж байгаа гэсэн үг. Муус одоо болон цэвэр усны явдагтай ижилхэн артер буюу цусыг нөгөө хүчил өргөж шинэ дижилийг эд эргэтэнд хүргэдэг судас байхад нөгөөх нь буцаагаад хорт бодис юм уу ялгаруулсан бодисыг буцаж авчирдаг ийм хоёр судасны систем явждаг. Тэгээд энэ зүрхний судасыг бол 1972 онд анх тэр гадны эрдэмтэд бол судсан дундуур мис засал хийж болд юм байна гэдгийг бол одоо олж илрүүлээд 40-50 жилийн нэг хөгжүүлээд ирсэн. Одоо бол судсан дундуур хавдар, судасны нарийсал, судасны цүлхэн гэх мэт маш олон одоо өвчнийг онцлоод эмчлэх боломжтой болсон. Ийм судсан доторх мис засал. Үгүй амьдралын юм аяг багтчих гэх юм. Маш олон шалтгаанаас болоод ялангуяа манай улсын хөлөөлөг зүрх судасны хөвчлөл тэргүүлэх гэх юм өвчин. Зүрх судасны өвчлийн тэргүүлэх эхний тавд ордог. Асварлалтын хувьд бол сүүлийн 10 хэдэн жил дандаа одоо 1 номерт явж байгаа. За энэ зүрх судасны өвчний насварлалтанд бол нөгөө даралт гэсэлтийн шалтгаантай харвалт, за зүрхний шалтгаантай хэм алдагдал, зүрхний шигдээс, зүрхний дутагдал гэд маш олон төрлийн өвчнүүд хавсарч орж ирдэг. Гэхдээ энэ болгоно нь бол нөгөө зүрх болон судас гэсэн хоёр эргэтний маань өвчлөлөөс шалтгаалдаг. За тэгэхээр манай үзэгч нар маань маш сайн мэдж байгаа. Айгүй олон жил сонсож байгаа. Юу гэвэл амьдралын хэм маягтай холбоотой энэ өвчлөл үүсчдэг. Тэгэхээр ямар байдаг вэ гэвэл амьдралын хэм маяг гэдэгт бидний тархалт ордог, чихрийн шижин, хоол хүнсний байдал, идэвхтэй хөдөлгөөн, за арх тамхины хэрэглээ, давсны хэрэглээ гэх мэт маш олон төрлийн юм ордог. За мөн бол эргэшгүй хүчин зүйлүүд байна л да. Одоо хүйс, нас, удамшил гэж байна. Эднийг бол бид нэр өөрчилж чадахгүй. Гэхдээ бусад өөрчлөх хүчин зүйлүүдийг бид нэр өөрчилж чадах юм бол уг нь бол урьдчилан сэргийлэх боломжтой байдаг. Тэгэхээр та бүхэн мэдж байгаа сүүлийн жилүүдэд бидний нөгөө хотчлолтой холбоотой хөдөлгөөний хомсдол маш их болсон. Машин дотор их олон цагаар төгжирдэг болсон. Оройтож очиод хоол хүнсийг одоо нөгөө цагийн хамааралгүй иддэг. Энэ болгон маань таргалалт, чихрийн шижин гэх мэт ийм өвчнүүдийг үүсгэдэг. Тэгэхээр настай холбоотой энэ асуудал маань бол ихсээ явждаг. Ер нь эмнэлэг гэрж зүйлж байгаа хүмүүсийн насны хувьд юм байна. Яг уу сүүлийн жилүүдэд бол залуучууд илүү өвдөх магадлал нь их өндөр байгаа. За тэр тусмаа эрэгтэй хүйсийн залуу хүмүүс. Гэхдээ шалтгаан нь бол мэдээж стресс, тамхиталт. За мөн одоо хөдөлгөөний хомсдол, таргалалт. Дээр нь энэ хүмүүс маань яг ингээ амбулатороор үзүүлэхээр бас энэ хүмүүс маань тэр болго ирдэггүй. Тэгээд ихэвчлэн одоо настай хүмүүс маань илүү их ирж үйлчлүүлдэг. За эрэгтэй хүнд бол 55-аас дээш нас бол ер нь эрсдэлтэй насваралт нь нэлээд их байдаг. Эмэгтэй хүнд бол 65-аас дээш нэлээд их байдаг. Тэгэхэд бол ер нь бол яг насваралтаа харах юм бол эрэгтэй хүмүүсийнх 55 биш бүр 45-аас дээш болоод бүр залуучдсан байна. Гэхдээ 45-аас 55 насны одоо эд хөдөлмөрлөдөг залуучууд маань амбулатороор буюу гаднаас ирж үзүүлж ийнэг бол бас бага байна. Эсрэгээр нөгөө яаралтай цэцлэмж буюу одоо жишээ нь даралт нь маш өндөр болоод тархитлах нь эргээл хүзүн хөшдөг ч юм уу, нойр гүтдэг ч юм уу нэлээд шинж тэмдэг муутахаараа амьд тэнцсэн үеийн төсөлмж үйлчлэгэн дээр бол тэр хүмүүс бас нэлээд ирдэг. Тэгэхээр бид нар нөгөө урьдчилан сэргийлж чадахгүй байна л гэсэн дүр зураг харагддаг. Уг нь бол ингээд улс орон болгоны нөгөө стратегийн юм нөгөө эрүүл мэндийн болдлого байж идэг. Тэрэн дээр одоо жишээ нь 18-аас насан туршгүй хүүхд ямар шинжилгээ өгөх үү? Одоо хэд ингээ явсаар хагаад 45-аас дээш наснд ийм шинжилгээ өгнө гэдэг. Уг нь бүх багцууд нь байдаг. Эрүүл мэндийн даатгалаараач тэр багцуудыг нь бол өнгөө хамруулдаг. Үзлийг гэхэлээ манай эсвэл нөгөө бэлтгэн болгоно гэдэг шиг тэгж ирдэг. Эсвэл нөгөө эмчит үзүүлэг гэхээр ч тийм ингээл нөгөө бие ингээ бичлээд байдаг шүү дээ.
За нэг үзүүлэх гэж байгаа чинь шинжилгээ өгөх гэж байгаа чинь нөгөө мөнгө хэрэглэдэг юмудаа жоохон ингээ багсдаг ч юм ингээд гэдэг. Тэгэхээр ер нь энэ чийс дорохтой хүн юу нах гэсэн. Тэгж өөрөө бие заавал хэлдэг юм. Эсвэл эсвэл дараагаар очиж үзүүлэх үнэ шинжилгээний хариу илүү байдаг. Тий, надчаас гоё асуулт. Ер нь бол эмнэлэгт үзүүлэхдээ бас хит их бэлдээд идэг гэж байгаа. Тийм зүйл бас байдаг. Одоо жишээ нь мишг тамхи татдаг ч юм уу, архитарс хэрэгэлдэг тиймэрхүү хүмүүс жишээ нь тэр хэрэглээг төр зур харж байгаад үзүүлнэ гэдэг бол мэдээж харьцангуй шинжилгээний өөрчлөлтөнд сайжрна гэсэн. Хэрвээ үнэхээр тийм хэрэглээтэй тийм асуудалтай бол тэрийг эмчилсэн оноолгүй л хийх хэрэгтэй. Яагаад вэ гэвэл зүрх судасны өвчний ихэнх нь бол бас нэлээд хүндэрсэн тохиолдолд онцлогдох магадлалтай байдаг. Яагаад вэ гэвэл эрсдэл нь яваад байдаг, цаг хугацаа өнгөрөөд байдаг, тухайн хүн арга хэмжээ аваагүй байдаг, нэлээд гинтийн ачаалал авах уу. Одоо жишээ нь нэг хүнтэй уралж муудалцдаг ч юм уу, эсвэл стресс ихтэй байх ч юм уу, эсвэл маш их хэмжээний одоо нөгөө биеийн тамирын ачаалал аваад тэрний дараа их илэрчих гээд байдаг. Тэгэхээр нөгөө эмч байгаа асуултанд бол маш сайн хариулвал өөрөө чинь онш сайн гарна. Тэгээд тэр онш чинь сайн гарсан чинь одоо бодит байдлыг бид нар зөв үнэлээд эмчилгээ рүү орно гэсэн үг. Бодит байдлыг зөв үнэлэхгүй бол мэдээж асуудал бол бүрэл хүндрэх магадaltaй гэсэн үг. Тэгэхээр ер нь шинж тэмдэг илэрсэн зарим хэлэх хэрэгтэй юм уу эсвэл одоо тэгэхээр нэг юм тодорхой юм таснаас хойшлоо юм асуудал үзүүлэх хэрэгтэй. За өөр ихэнх үедээ илэрдэг. Дандаа бай эрхтний гэмтэл буюу даралт ихсэж байгаа хүн гэхэд нүдний хараа муудах, бөөр муудах, замун толгой, зүрхний суд муудаад эрхтний гэмтэл үүссэн хойно шинж тэмдгүүд илэрдэг эхэлдэг. Тэгэхээр та хэрвээ жишээ нь 170 см өндөртэй эрхтэн хүн байлаа гэж та 90 хилтэй бол та 20 хил илүү байна. Дээр нь тамхи татдаг бол энэ бас нэг эрсдэл. За магадгүй хөдөлгөөн идэвхтэй хөдөлгөөн хийдэг бол ингээ 3 эрсдэлтэй. За ийм тохиолдолд та шинж тэмдэг хүлээхгүйгээр бас өөрийгөө даралтаа үзүүлдэг ч юм уу, шинжилгээнүүдийг үзүүлээд хэрвээ тодорхой нэг шинж тэмдэг илрүүл ичид зовлгүй тэр наснаасаа ичид зовлгүй үзүүлжлэх хэрэгтэй. Ягаад гэвэл энэ нийтлэг тохиолдох боломжтой гэж би хэлэх гээд байна. Мөдлөөс хүмүүс нийтлэг хэрэглэхдээ янзын полиаргууд цус болж байгаа. Тэгэл Сприн аяыг бол цус шингэлдэг. Тэгэхээр ерөнхийдөө надад шингээ сайжрна гэдэг. Ер нь бол яг цус шингэлдэг гэж нийтээрээ ярьдаг болохоос яг цусыг бол шингэлдэг зүйл бол биш. Яг энэ нөгөө бүлэн суухад бас нэг 2-3 янзын олон төрлийн механизм байгаа. Гэтэ яг нийтлэг хэрэглэл гэдэг нь антиагрегант буюу тэр нөгөө агрегац буюу бүлэнгийн эсүүд очиж суух тэр процессыг багасгаж байгаа гэсэн үг. Энэ нь өөрөө эргээд нөгөө бүлэн үсгэс сэргийлээд байгаа л гэсэн үг юм. Тэгэхээс үгүй яг цусыг бол шингэн болгоод байгаа юм байхгүй. Цусыг яаж шингэлэх вэ гэвэл мэдээж шингэн хэмнэл сайн авах хэрэгтэй. Усгүйжгүй байх хэрэгтэй, хөлрөхгүй байх хэрэгтэй. Хөлөрсөн бол шингэнээ сайн өгч явах хэрэгтэй. Хүмүүс нөгөө цус их өтгөрсөнтэй холбоотой бас харуулт шигдээс буюу тархины харуулт зүрхний шигдээс үүсэх мөчүүд их байдаг. Тэр нь яадаг гэвэл ихэвчлэн шөнө болон үүрийн цагаар өглөөний цагаар их хүмүүс харуулт энэ төр шигдээс энэ төр эрсдэлтэй гэж судалгаанууд байдаг. Тэрний гол учир нь болохоор мэдээж бас яг миний сайн хэлдэг шингийн баг усантай их холбоотой. Шөнийн цагаар нөгөө хөдөлгөөнгүй удаан хугацаанд хөвтөөд тэгээ шингэний дутагдал мэдээж өглөө сэрхэж бид нар ч маш их хэмжээний шээс гардаг шүү дээ. Тэгээд хэрвээ та жингээ орой унтахтаа үзээд өглөө шээснийхаа дараа үзчихсэн бол нэг хэдэн 100 грамм бол буутсан байдаг шүү дээ. Энд чинь өөрөө шингэн гараа явж байгаа гэсэн. Энэ тохиолдолд бол цус өтгөрөөд өстэй жинхэнэ хүндрэл эрсдэл нэмэгдсэн байдаг. Тэгэхээр настай хүмүүс яадаг вэ гэвэл орой жоохон усуугаад өглөө усууж авахгүй болохгүй гэсэн. Унтаад өглөө сэрээд уулын ивэр үлсэн. Зүгээрсэн гидэл авчираа. Тэгээ энэ нь одоо магадгүй нөгөө ковид вакцины ч юм уу тэр өөр бусад вирустэй олон шалтгаан байдаг. Нэг цаад шалтгаан хийх багт. Энэ ямар үед зүрх За зүрхний гинтийн насварлт гэдэг бол дэлхийд дахин маш их тохиолддог. За эрэгтэй хүнд бол эмэгтэй хүнээс баг 3 дахин илүү тохиолддог. Ер нь бол энэ нийтлэг зүрх гинт зогсч насварх бол за энэний шалтгаан бол ихэвчлэн зүрхний шигдээс буюу зүрхийг тижэж байгаа титэм судас гэж үүдэг. Энэ нь өөрөө нарийсаад бөглөрж байгаа тохиолдолд гинт насвардаг. Нэг бол зүрхний хэм алдагдал буюу зүрх маань өөрийгөө мэдрэлжүүлээд хэмээ бас өөрөө зохицуулж идэг хэрэгтэй. Энэ зохицолгоо алдагдсан тохиолдолд энэ хоёр ихэвчлэн гинт зүрхийг бол гинт зогсоож насварладаг.
За ерөнхийдөө судас бол маш олон давхаргатай, 3 давхаргатай. Тэгээ 3 давхарган ч гэсэн бас дотроо олон давхаргуудтай байдаг. Судасны хамгийн дотор давхаргаар бол мэдээж тэр цусны элементүүд дээр нь бас зөөж байгаа тэр шимт ижилийн бодис өөх тус тэр янз бүрийн элементүүд нь бүгд урсчээд. Тэгэхээр одоо ингээл турбан дотор урсж байгаа юм шиг. Тэгэхээр тэр судасны хан эхлээд гимтдэг. Тэр нь ихэвчлэн нөгөө нэг тамхитай холбоотой юм уу? Ингээд үрвсэл үүсгдэг. Бид их үрвсэл явагдах юм бол судасны дотор хан гимтдэг. За нэгэнт гимтсэн бол тэн дээр ирээд одоо энэ дээр харагдаж байгаа шиг юм өөх тусвалан дархлааны эсүүд очиж тэр судасыг нөгөө ханыгаа гимтээгээд тэрэн дээр одоо юм овоороод байгаа гэсэн. За ингээд овоорсон өөрчлөлт маань бол хизээ нэгэн зэгт задардаг юм уу эсвэл нарийсаар хаад бөглөрдөг. Тэгэхээр тэнд бүлэн суучдаг. Тэгэхээр нөгөө судас маань бөглөрчдөг. Тэгээд цусан хангамж өгж байгаа эрхтэн маань шинэ жилийн дутагталд ороод хүчил өргөчийн дутагталд ороод үхчил өгдөг. За энэ нь бол тархин дээр явагдвал бид нар харуулт гэж нэрдэг. Зүрхэн дээр явагдвал шигдэс гэдэг. За бусад эрхтэн ч гэсэн бас шигдэс буюу цусан хангамжийн дутагдал өгдөг л дээ. Хаалганд авахгүй маань үргэлжлэлийн сэргийлэл тийм боломж байна. Тэгэхээр эсвэл юм айтаа. Тий. Ер нь бол яг амьдралын юм аяг бол эмчилгээний бараг 60-70% эзэлждэг. Тэр хүн маань амьдралын юм аяга өөрчилчих юм бол им ууснаас илүү сайжирдаг. Уух эмийн тоон ч гэсэн багасаад эхэлдэг байхгүй. Тэгэхээр мэдээж эрт онцлогдох юм бол эмээр эмчлэх боломжтой. Амьдралын юм аягийг бид нар зөвлөд өөрчлөөд эмээ зөвлөө явуучих боломжтой. Хэрвээ нэгэнд зүрхний бичлэг, зүрхний эхо, зүрхний ачаалттай бичлэг, зүрхний компьютер томограф гэдэг энэ олон шинжилгээнд өөрчлөлтүүд гараад эхэлсэн бол стент тавих тэр онцлогоо болон эмчилгээнд орохоос өөр арга зам байхгүй. Энэ өөрөө дэлхийд дахинд алтан стандарт болчихсон. Нэг бол бүр цаашаага нээлттэй зүрхний мэсцэл хийх заалттай байдаг. За зарим хүмүүс маань энийг бас ойлгодгүй. Нэгэнд ингээд хугацаа нь өнгөрцөн тохиолдолд амьдралын хэм маяг өөрчлөх нь бол орно. Эмчилгээ нь орно. Гэхдээ стент тавих шаардлагатай болсон тохиолдолд тэрийг одоо тийм бүтээгдэхүүн хэрэглээ судасаа цэвэрлсэн ийм туулаан зүрх идэт гайгүй болсон гэдэг тийм үе бол олон улсад энэ талаар судалгаанууд нь бол байхгүй. Тэгэхээр нэгэнт одоо өөрчлөлтийг илрээд мэсцлийн заалттай болсон бол тэрнээс айлтгүй харин эсрэгээрээ уг өвчин чинь л биднэрт аюултай харагдаад байдаг. Яг тэгвэл энэ хүн мэсцэл хийхгүй явах юм бол эрсдэл гараад хэзээ нас орохыг бид нар бол өөрчлөн хэлж чаддгүй л дээ. Тэгэхээр төгсдөг тэмдэгтээ болоо тийм. Жинхэнэ шийдлээ одоо басчихлаа гэхэд тухайн хүний амьдралын чанар нь хэдэн хувиар сайжрах. Ер нь бол бараг 60-70% сайжирна. Гэхдээ мэдээж хугацаа хэрэгтэй. Бие махбод ч өөрөө тэр судасны өрөвсөл, нарийслыг бас ингэж буцаагаад өөрчлөх хугацаа хэрэгтэй. Тэгэхээр урт хугацааны дэглэмэл таныг өөрчилж чадна гэсэн. Дээр нэг амьдралын хэм маяг өөрчлөх бол айгүй хэцүү байгаад байдаг. Тэнгүүтээ яадаг вэ гэвэл ихэвчлэн дандаа бас л нэг юм амруугаа хийж турдаг ч юм уу. Ямар нэг юм амруугаа хийж тамхинаас гардаг ч юм уу. Нэг л ингээл бас л нэг юм хэрэглэж гарах сонирхолтой байдаг. Тэгэхэд яг үннийг хэлэхэд цаана мацаг барьж, жингээ бууруулах ч юм уу. Идэвхтэй хөдөлгөөн хийх, хорт зуршлаасаа тэр чихрийн хэрэглээ, өөх тосны хэрэглээ, давсны хэрэглээ тэр тамхинаас гарах бүх юм ерөөсөл төвчээр болон таны дэглэмтэй илүү холбоотой байдаг. Тэгээ энийг энэс илүү үр дүн гардаг одоо тийм бүтээгдэхүүн гэж бол одоогоор гараагүй. Бриллиант тэмдэгчийн алан эзэн эзэлж хэлсэн гэдэг. Тэгэхээр барилгын ямар төвшин бэ? Судсан доторх мэсцэл гэдэг маань одоо яг нөгөө нээлттэй хаалга шиг тийм дахин давтагдаж хэрэглэгддэг магажгүй дандаа ихэвчлэн нэг удаагийн багцаар хэрэглэгддэг нөгөө одоо манай анагаахын салбарт бол өндөр өртөгт тусламж үйлчлэгээ гэж явдаг. Тэгэхээр энэ маань өөрөө иргэд нөгөө нийгмийн эдийн засгийн байдалтайгаа холбоотой нэг хэсэг нэлээд хөгжөөгүй байсан. Одоо сүүлийн үед бол эрүүл мэндийн наадхлаас бас их төлдөг болсонтой холбоотой бас нэлээд сайн хөгжиж байгаа. За бриллиант тэмдэглэгийн хувьд бол 2024 оноос энэ ангиографийн тусламж үйлчлэгээ эхлээд 2 жил гарсан одоо болж байна. За нийтдээ бол бараг 2000-аад хүнд бол зүрхний титэм судасны оншилгоог хийж эмчилгээ буюу стент тавих тэр хүнд хүмүүсийг бол бас эмчилж байгаа. Мөн заавал гадагшаа явах шаардлагатай тэр архаг бөглөрөлтөө олон судасны өөрчлөлтөө хүмүүст бол бас нэг 50-60 хүнд бол бас тусламж үйлчилгээ үзүүлсэн байгаа. За манай баг бол 6 эмчтэй дээр нь
тусдаа хэвтийн эмчилүүлэх тасаг, ангиографийн тасаг, месцэслийн болон унтуулгын за эрчим дэмжлэгийн эмчнэр гээд зүрхний месцэслийн эмч гээд маш олон эмчнэр ингэж баг болж иж ингэж энэ тусламж үйлчилгээ явагддаг байгаа. Тэгээ 2 жилийн хугацаанд бол бид нар мэдээж багаа бол тодорхой хэмжээнд сайжруулж чадсан. Зүрхний нөгөө гинтийн насварлалтын бас нэг хэсэг нь зүрхний хэм алдагдлын эмчилгээг бол бас давхар нэвтрүүлсэн. Энэ бол нөгөө пейсмейкер буюу зүрх хэд зөөрөл одоо нөгөө арьсан дор зүрхийн химийг орлуулагч тавьдаг. Мөн одоо зүрх нь хит олширсан тохиолдолд зүрхийг бол нөгөө хим алдагдаад байгаа газрын түлдэг эмчилгээ байдаг. Судсан дотор оруулаад эмгэг голомтыг түлж эмчилдэг. Энэ эмчилгээг бол сая 2026 оны 6 сараас эхлээд бас шинээр нэвтрүүлчихэд бас ажиллаж байгаа. Салшруудыг хийсний дараа яг хуучин хэвэндээ анх нөгөө эрүүл бизнес шийдвэрийг болно. Ичиг байх эсвэл тухайн хүний нөгөө алгааны дараах гам гэмиг хийсэн шүү дээ. Хэрвээ та зүрхний шигдээс болоогүй эрт үедээ ирээд одоо стент тавиулаад тэгээд энэ амьдралын маягаа өөрчлөлт зөвлөгөөгөө аваад эмээ ууж байгаа тохиолдолд бол эрүүл хүн шиг амьдрах бас боломжтой. За стентийн тавиад өгчлөө. Тийм бол би тэр хүнийг шууд миний хяналтаас гарч болохгүй. Яагаад гэвэл тэр хүн доройж багтаа нэг жилд нэг удаа надад үзүүлж явахгүй бол нэг мэтгэд муутч өрөөд ирдэг. Эргээд нэг жил юм уу 2 жилийн дараа нөгөө дэглэмээ алдсан, тамгаад татсан, чихрийн шижинтэй болцсон, тархалцсан ч үгүй юм. Тэгэхээр нэгэн тийм эрсдэл үүссэн бол насан туршдаа л ер нь тэр дэглэмээ сагаад эмээ шаардлагатай үедээ уугаад эмчийн хяналтанд бол тогтмол байж байхгүй бол болдоггүй бас нэг удаа айгу урт хугацааны хийцүү өвчин л дээ. Ер нь бэрхшээл хэмжлэгийн хувьд нөгөө эмчийн ашиг одоо нөгөө шинжилгээ хийх юм тийм энэ дарлагын ажил их төлөвлөж хийлээ. Зүрхний титэм судасны мэс ажиллагааны хувьд бол бид нар одоо нөгөө онцлогооныхаа аргыг бас нэмээд сайжруулъя гэдэг. Одоо зүрхний одоо анатомийн өөрчлөлтийг хардаг ангиографи аппаратаар онцлсны дараагаар нөгөө QFR гэдэг бас нөгөө урсгалыг үнэлдэг тийм AI суурилсан технологи байдаг. Онцлогоо эмчилгээнийхээ үр дүнг одоо нөгөө зөвхөн өөрөө эмч үнэлэх биш, тоон аргаар үнэлээд гаргачих тийм боломжтой. Тэр технологиг бол бас 9 сараас эхлээд нэвтрүүлэх гээд явж байгаа. Энэ маань өөрөө эргээд тухайн хүнийхээ онцлогоо эмчилгээнд бол нэлээд дэвшилт технологи болно. Хоёулаа юм үтгэж хугацаас дуусгах шиг. Тэгэхээр надад би танаас асуугаагүй. Тэгээд хүмүүс зөвлөх зүйлээ. Ер нь бол яг эрүүл мэндийн боловсрол бол маш чухал. Одоо бидний яриад байгаа тэр нийтлэг байдаг эрсдэл хүчин зүйл хэрвээ танд байдаг, шинж тэмдэг илэрдэг. Ийм болвол та саа зовхгүй үзүүлэх хэрэгтэй. Нас бол хамаагүй. Залуу байлаа гэд ичж зовох шаардлага байхгүй. За настай байна гэд одоо эмчилгээгүй болчихно гэсэн юм байдгүй. Тэгэхээр хэрвээ та энд хүлээгдээд зөөр ихтэй дээр нь одоо очир дугаар ихтэй байвал манай эмнэлгээр бас үйлчлүүлэхэд манад бол бас мэрэгсэн байгаа шүү. Тусламж үйлчлэгийг бас тодорхой хэмжээнд үзүүлж байгаа. За баярлалаа. За баярлалаа. За бүтэлийн ярианд өндөрлөж байна. За тэгээд эрүүл Монгол хамтаа зөвхөн баярлалаа. Баярлалаа.